За сүүлийн жилүүдэд залуус эрүүл мэндэд анхаарч дасгал хөдөлгөөн хийх болсон. Гэхдээ залуусын дунд яг ямар зорилгоор фитнест явах гэж байгааг ойлголгүйгээр буруу дасгал хөдөлгөөнс эхэлдэг, хит хүндрүүлж хийдэг, шантардаг зэрэг асуудал тулгардаг. За эрүүл мэндэд анхаарч байгаа нь сайн ч зөв дасгал хөдөлгөөнөөс зөв техниктэй эхлэх нь илүү өндөр үр дүн үзүүлдэг. Мөн дасгал хөдөлгөөн хийх явцад урам хугарч шантардаг, буруу үедээ уураг эрдэстэй жилээ хэрэгэлдэг гэд энгийн мэт боловч ойлгохгүй олон зүйл байдаг. Энэ нэргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий. Энэ бүгдийг зөв зэгцтэй ойлголт авахад 3 өдрийн турш зохион байгуулагдах фитнес ба эрүүл мэндийн сэдвт үзэсгэлэн тус болох нэ. Үзэсгэлэн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон бусад байгууллага хамтран зохион байгуулж байна. Спортоор дамжуулж, эрүүл амьдралын хэм маягаар дамжуулж энэ эрүүл амьдрахыг уриалж байгаа энэ экспод бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс том талархалтай хандж. Тэгэхээр зөвхөн дасгал хөдөлгөөн хийх биш, дасгал хөдөлгөөнөөр энд хамрагдж байгаа хүмүүс зарим мэрэгжлийн тамирчид байна, сонирхож байгаа залуучууд байна, фитнесээр хичээлж байгаа залуучууд байна. Гэтэл тэнд их хэмжээгээр эрдэсээ алддаг, яаж хичээлгээ булчингаа яаж хөгжүүлж байгаа, яаж хөгжиж байгаа гэдгээ хэмжиж мэддэггүй. Тэгэхээр эдгээр экспод оролцож байгаа хүмүүс бол маш олон талын ийм оролцоотой. Тэр хоол хүнс нь юу байх? Нэмэлт бүтээгдэхүүн авах юм уу, үгүй юм уу? Ер нь зүгээр өдөр тутам ямар хоол хүнс хэрэглэх вэ? Ямар дасгал хөдөлгөөнөөр хичээлэх боломж байна гэдгийг энэ зүйлүүд танилцуулж байна. Магадгүй эрдэс бодисоо алдж байгаа бол ямар эрдэсийг бид нөхөх ёстой бэ гэдэг энэ бүхий л ийм зүйлүүдийг өнөөдөр энэ экспогоор танилцуулж байгаа. Тэм учраас энийг иргэн болгон магадгүй маргааш нөгөөдөр амралтын өдрүүдээр үргэлжлэн гэр бүлээрээ ирж энийг бас сонирхож гэр бүлээрээ бүгдээрээ дасгал хөдөлгөөнөө хийгээч гэдгийг хүсмээр байна. Үзэсгэлэнд дан ганц фитнесээ сонирхож байгаа хүмүүсээс гадна эрүүл мэндийн илүү асуудлаас урьдчилан сэргийлэх бодол тээж яваа хинч очих боломжтой. Тухайлбал байнгын суугаа ажилтай, хуян хөөрч хөшсөн, нурууны суулттай барай засал эмчилгээ шаардлагатай зэрэг хүмүүст ч тохирох мэдээллийг энд өгч байна. 37 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. За Монголд орж ирээд жил гарангийн хугацаатай байж байна. За та бүхэндээ бүтээгдэхүүнээ танилцуулах юм бол за энэ болохоор эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх гэдэг чиглэл рүү төлөхөө бүтээгдэхүүнээр зориулагдсан байгаа. За энэ дээр хас чулуун орог байгаа. Бусад орноос юугаараа ялгагдах онцлогтой бэ гэхээр доторх технологи нь бол патентлагдсан. Тэнгуү та хас чулуу яг нуруунд дээр бол нааш цаашаа ингэж ил их маягаар явагддаг. Тэгээ хөлний массажтай учраас хөлний массаж нь барингуутлаа үе хоорондын сонголтуудыг хийх боломжтой ийм давуу талтай бүтээгдэхүүнүүд байгаа. Амьдралын чанар дээшилж хэвийн амьдралын баяр баясгалантай ирч хүчтэй ийм байхыг л хүсэж байгаа учраас энэ бүтээгдэхүүнээ би бол санал болгож байна. Мигун Лайф компани нь бүгд найрамдах Солонгос улсын Мигун Лайф компанийн албан ёсны борлуулагч компаниар өнгөрсөн жилээс ажиллаж эхэлжээ. Хаш чулуутай массажны аппарат, ор зэрэг нь хуян шар усыг тарааж, чангарсан булчин ширэмсийг суллаж өгдөг байна. Эрүүл мэндэд анхаарсан дасгал сургуулалтыг эрхэм болгон амьдралынхаа зуршил болгохоор зорж байгаа хүмүүс амралтын өдрүүдэд үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг зориорой.